За сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол хэлний эсэлтийн шалгалтын агуулга бол их задлал, өгүүлбэрийн утга үүрэг хэрэглээ, үгийн утга үүрэг хэрэглээ, за бүтээврийн утга үүрэг хэрэглээ, за зөв бичих дүрм, уран зохиол, монгол бичиг гэсэн сэдвээр ярддаг. За ингээд агуулгын гүйцэтгэлийг харахад бол сүүлийн 5 жилийн дунджаар бол монгол бичгийн гүйцэтгэл бол 41.5% байна. За энэ дээр манай сурагчид юун дээр их алдж байна гэх юм бол үүлийн хувьлал, холбоо гишүүн дүрм дээр алдсан байна. За ингээд өнөөдөр та бүхэндээ үүнтэй холбоотой сэдвийн хүрээнд бол тайлбар өгье. За одоо эндээс бүгдээрээ харъя. Нэр үг, үйл үг, за авиа дуурайх үг зэрэгээс бол ажиглаж болно. Жишээлбэл ижил дуудахта үгсийн бичлэг нь бол гарал, бүтцээрээ бол хамаарахаас гадна бол нэр үг бол орхицтой, үйл үг бол сүултээ, за дүрслэх авиа дуурайх үг бол дэвсгэр гүйгүүлэгчээр төгссөн зүй тогтол бол байдаг. За эндээс жишээлбэл харахад бол хур бороо, жишээлбэл хурж цуглах, за хур хийх чимээж зэрэг бол монгол бичгийн заан сургах явцад бол дуудлага ижил, за бичлэг өөр үгсийг бол дараах хідэн янзаар бол нэрлэж болдог байна. За үүнд бол жишээлбэл дуудлага ойр, за хэлбэр утга өөр үгс, за хэлбэр ижил, дуудлага утга өөр үгс зэрэг, за дүрс ялган бичих үгс, за бэлэг тэмдгийн зарчмаар бичдэг үгс, за дуудлага ижил үг ба дүрс ижил үг зэрэг бол зүйлсийг бол одоо тэмдэглэж болно. Тэгэхээр эдгээр нэр томьёо дээрээс үзэхэд бол ижил нэрийн ангиллалын зөвхөн нэгийг нь агуулсан, эсвэл за хоёуланг нь багтаасан, түүнчлэн бол зөв бичих зарчмыг багтааж байгаа нь бол хэл шинжиллийн үүднээс бол тогтвортой харагдаж байгаа. Тэгэх юм бол монгол бичгийн хэлний дуудлага, за орчин цагийн монгол хэлний дуудлага хоёр бол нэлээд зөрүүтэй болсон. Хэлний түүхэн хөгжил болон за монгол бичгийн сурах судлахыг тухай дээр бол дурдсан ижил нэрийн зүйлээс бол дуудлага ижил, бичлэг өөр үгсийг бол онцлон авч үзэх нь чухал байдаг юм аа. Тэгэхээр бид нар бол энэ дээр илүү их анхаарах хэрэгтэй гэж болно гэсэн үг. За дараагийнх нь хэдүүлээ харъя. Дараа нь бол энэ их шиг жирэглэх болон холбох ёс гэж байна. Ижил дуудлагатай үгсийн бичлэг нь гарал, бүтцээс хамаарахаас гадна нэр үг бол орхицтой, үйл үг бол сүултээ, дүрслэх, авиа дуурайх үг бол дэвсгэр гүйгүүлэгчээр төгсдөг зүй тогтолтой бол байдаг. За жишээ нь бол хур бороо, за хурж цуглах, хур хийх чимээ юм уу гэх мэтлэн байж болно. За монгол бичгийн заан сургах явцад дуудлага ижил, бичлэг өөр үгсийг дараах хэдэн янзаар бол нэрлэдэг. Жишээлбэл дуудлага өөр, хэлбэр утга өөр үгс, хэлбэр ижил, дуудлага утга өөр үгс гэж байна. За мөн дүрс ялган бичих үгс байна. За бэлэг тэмдгийн зарчмаар бичдэг үгс гэж байна. Дуудлага ижил ба дүрс ижил үгс байна. За эдгээр нэр томьёо нь дээр дурдсан ижил нэрийн ангиллалыг зөвхөн нэгийг нь агуулсан, эсвэл хоёуланг нь багтаасан, түүнчлэн зөв бичих зарчмыг багтааж байгаа нь бол хэл шинжиллийн үүднээс тогтолцоогүй харагдаж байна. Тэгвэл монгол бичгийн хэлний дуудлага, орчин цагийн монгол хэлний дуудлага хоёр бол нэлээд зөрүүтэй болсон. Хэлний түүхэн хөгжил болон монгол бичгийн сурах, за судлах тухайд бол дээр дурдсан ижил нэрийн зүйлсээс дуудлага ижил, бичлэг өөр үгсийг бол онцлон авч үзэх нь бол чухал байдаг. Тэгэхээр бүгдээрээ энэ дээр анхаарах ёстой гэж ойлгож байна гэсэн үг. За дараа нь их шиг жирэглэх болон холбох ёс гэж юу вэ? За энэ талаар хэдүүлээ авч үзье. Тэгэхээр зарим гүйгүүлэгчээр төгссөн үгэнд зарим гүйгүүлэгчээр эхэлсэн зарим нөхцөлийг залгахад бол их шиг жирэгэлдэг. За үүнийг бол их шиг жирэглэх ёс болон холбох гишүүн дүрм гэж бол нэрлэдэг. За яагаад их шиг жирэглэх ёстой вэ гэдэг дээр бол монгол хэл бичиг нь их шиг гүйгүүлэгч ээлжилж ордог тогтолцоотой. За энийг бол их шигээр төгссөн үгийн дараа гүйгүүлэгчээр эхэлсэн нөхцөл залгах юм бол шууд, гүйгүүлэгчээр төгссөн үгийн дараа гүйгүүлэгчээр эхэлсэн нөхцөл залгах юм бол харин их шиг жирэгэлдэг ийм тогтолцоотой байх нэ. Жишээ нь сурыг, үгүй, зүйлс гэдэг энэ гурван үгийг хэдүүлээ ажиглая. За энэ үгийг ажиглаад
энэхүү ёс нь их шиг гийгүүлэгч ээлжилж ордог үеийн тогтолцоог бол хадгалдаг бөгөөд энэ зүй тогтол нь алтаа үгийн хэлнүүдэд бол нийтлэг байдаг байна. Тэгэхээр дээрх 3 жишээг харах юм бол Монгол бичгийн холбох буюу жиргэлэх ёс бол ийм 3 байдалтай байж ажиглагдаж харагдаж байна. Нэгдүгээрт нь бол энэ гийгүүлэгчээр төгссөн үйл үгийн үндсэн дээр бол гэдэс жиргэлж байна. Хоёрдугаарт нь бол гийгүүлэгчээр төгссөн үйл үгийн үндсэнд үе жиргэлж байна. За 3 дугаарх нь бол гийгүүлэгчээр төгссөн нэрүгийн үндсэнд бол шүд жирэгдэж байна. За хэдүүлээ гэдэс жиргэлхийг бол ажиглая. За энд харахаар бол үйл үгийн эцэст орсон н, б, д, р, с, л энэ 6 гийгүүлэгчийг бол хувилагч үсэг гэж нэрлэдэг. За та бүхний чэйжилт занснаар бол навдар сал гэж бол нэрлэдэг. За эдгээр 6 гийгүүлэгчээр төгссөн үгийн араас и за г буюу хэвийн гаагаас бусад н, м, л, р, с, га буюу одоо уртгалын буюу аагаар эхэлсэн зарим гийгүүлэгчээр эхэлсэн залхуур залхад гэдэс болж эргэлдэг. Тэгэхээр эдгээр гийгүүлэгчийг бол хувилгагч үсэг буюу яаган молор гэж нэрлэдэг. Та бүхний чэйжил заншнаар